Яг анх удаа 21 гүгчэд өмнө яг бэлтгэл дээрээс гүйж үзэж байгаа болохоор хүчээ яг нөгөө яг гүйж үзэж байгаагүй хэмжээр гүйх нэг гоо сорилт байгаа. Тэгээд 21 км-т өөрийнхөө амьдралыг эхнээс нь өдөрт хүртэл бодож байгаа дэрий да. Тэгээд манайхан гой гүүгээрээ хамгийн гол нь халаахтаа сайн гээд өвдгөө ажиллаарай. Өмнө гүйж байгаагүй энэ жил анх удаа гарч байгаа. Би нэг юм бэлдэг тэгэл өөртөө байгаа юмнуудаа өмсөөл тэгэл өгсөн юмнууд нь өмсөөл тэгэл гарч байна да. 3 жилдээ 21 км-т гүйж байна. Тийм жил болгон л оролцож байна. Хөдөө явах ч гэдэг юм уу те ингээ Монголдо байж байхдаа за Монгол маань жоохон те ядарсан юм да те за ингээ тиймэрхүү талыг олж хараад байдаг байсан. Тэгээ ингээ бас ингээ гадагшаа ингээ нэлээд хэдэн орнд руу ч юм уу аялаад ингээ ирэхээр Монгол их орн нь одоо ямар сайхан юм бэ тэгээд монголоор бүр маш их бахархдаг болоод байгаа. Тэгээд ер нь Монголоо сурчлах гэж бас ингээ гадаад хүмүүс байлаа шүү дээ. Тэгэхээр Монголоо сурчлах гэж тэл өмсөж байна да. Гүйж магадгүй те. Тэгэхээр 1 км өнтер байд юм бэлээ. 1.5 дээ. Тий, тэрэнд нь гүйж магадгүй юм байна. За. Ер нь айгүй гоё, айгүй мундаг нөгөө зохион байгуулалт айгүй гоё болж байна. Бас оролцож байгаа хүмүүс айгүй бэлтгэл сайтай, хувийн бэлтгэл сайтай, гүйлтийн бэлтгэл сайтай харагдаж байна. Тэгээд ер нь нэлээ хурдтай гэх юм уу тий. Нэлээ нөгөө цаг багттай л орж ирж байгаа харагдаж байлаа шүү дээ хүмүүс. Тэгээ нөгөө хүчөнд дэмжигч хүүхдүүд яг нөгөө замын яж орж гисад хүүхчдэд нөгөө урам өгөөд тэр аль айгүй гоё бас хэсэг байлаа. Тий сая нөгөө ер нь марафонд орохгүй бэлтгэл хийж хахад 7 хоногт нэг 3-4 удаа бэлтгэл хийдэг байсан. Тэгээд марафонд орж дууссан ч гэсэндээ үргэлжлүүлээд ер нь гүйлтийн одоо бэлтгэлийг хаяхгүй ер нь бол амьдралаа нөгөө зуршлуулгыг гэсэн тийм бодлоо байна. Тэгээд ер нь хүмүүст хандаж хэлэхэд ямар нэгэн спортоор заавал хичээлээрээ гүүх алхах гэдэг ч юм уу тий. Заавал хичээлээрээ эрүүл мэндэд анхаараарай л гэж хэлээ да. Дараа жил бас мэдээж гүнэл гэж бодож байна. Тэгээд энэ жил бол би анх удаага 4 сарын яг 4-өөс эхэлж бэлдсэн. Тэгээд нэг 2 сар орчим юм уу да. Сар гарны хугацаанд ингэж бэлтлээ. Тэгээд анх гүйхэд бол хагас километр ч гүйчихдэггүй нөгөө амьсгаадал ингээл байсан. Тийм ер нь спортын эсэсгчгүй ээжиж ингээд бас боломжийн сар гарan бэлдээд бас давгүй гүйдэг боллоо.